Сайн байцгаана үзэгчдээ. Ингээд аквариумын боловсролын цоон шин дугаар та бүхэнд ирэхэд бэлэн болсон байна. Ингээд хоёр дахь дугаарын сэдэв бол анхны аквариум авахдаа анхаарах 7 чухал зүйл. Нэгдүгээрт хамгийн ихний анхаарах зүйл бол аквариумын хэмжээ. Ихэнх хүмүүс жижиг аквариум эхлээд авчихъя гэж боддог. Гэвч үүндээ жижиг аквариумыг арчлах нь том аквариумаас хэцүү байдаг. Яагаад гэвэл бага хэмжээний усны найрлага тогтворгүй амархан бохирддог. Тиймээс би хамгийн багадаа 60 литр орчим хэмжээтэй аквариум авахыг зөвлөж байна. Энэ хэмжээнд биологийн тогтвортой орчин бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Хоёрдугаарт та ямар загас тэжээхээ бодох хэрэгтэй. Жишээ нь бета загас бол ганцаараа амьдрах дуртай. Харин гупи, тетра зэрэг загаснууд үлгээрээ байх ёстой байдаг. Тэгэхээр та ямар загас авах гэж байгаагаасаа шалтгаалаад аквариумынхаа хэмжээг тохируулах ёстой. Мөн хамгийн нэг том алдаа бол хитрхи олон загас их. Анхны аквариумд хит олон загас хийвэл ус бохирдох, загас өвдөх, цаашлаад загас бүр өөхөх аюултай. Гуравдугаарт фильтр заавал хэрэгтэй. Фильтр нь аквариум дахь бохирдол, илүүдэл хоол, загасны ялгцыг цэвэрлэдэг. Сайн фильтр байхгүй бол таны ус маш хурдан бохирдож, загасанд аюултай орчин үүснэ. Би зөвлөхдөө усны хэмжээнээс хамаарч тохирсон сүлтүүр авахыг зөвлөе. Дөрөвдүгээрт халагч ба гэрэлтүүлэг. Та дулааны усны загас тэжээх гэж байгаа бол заавал халагч хэрэгтэй. Зарим загас 24-өөс 28 хэмийн усанд амьдардаг. Тиймээс температурын хэлбэлзэлгүй доктортой орчин бүрдүүлэх нь маш чухал. Харин гэрэл бол зөвхөн гоё харагдуулахын тулд биш, урмал тэжээж байгаа бол заавал хэрэгтэй. 5-дугаарт усыг бэлтгэх. Крантнаас шууд гоожж буй усыг хизээч аквариумд хийж болохгүй. Крантнаас гоожж буй усанд холоор болон хортой бодис байж болно. Тиймээс усны зөөлрүүлэгч хэрэглэх шаардлагатай. Эсвэл крантнаас усаа тосч аваад 2-3 хоносны дараа аквариумдаа хийгэр. Мөн аквариумыг шинээр тавьж байгаа бол азотын цикл буюу биологийн тэнцвэр бүрдтэл 2-4-7 хоног хүлээх хэрэгтэй. 6-дугаарт аквариумаа хаана байрлуулах вэ гэдгээ сайн бодоорой. Нарны гэрэл шууд тусдах газар тавьбал замаг үүснэ. Мөн хит их хөдлөх шуугантай газар тавьбал загасанд стресс үүсдэг. Түүнчлэн шал тэгш биш байвал шил хагарах, ус гоожих эрсдэлтэй. Тиймээс бат бөх ширээ тавцан дээр байрлуулах ёстой. Сүүлд нь та аквариумтай болох гэж байгаа бол арчилгаа байнга хийх хэрэгтэй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Жилд 1 удаа биш 7 хоногт 1-2 удаа. Үүнд усаа хэсэгчлэлт солих, фильтр сэвэрлэх, хэрвээ арчлах цаг завгүй бол та загасанд биш өөр амьтанд анхаарлаа хандуулсан дээр байж мэднэ. Энэ бол маш чухал үнэн шүү. За ингээд анхны аквариум авахдаа юуг анхаарах ёстой талаар 7 чухал зүйлийг хэллээ. Хэрвээ танд асуулт байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн илүү олон видео үзэхийг хүсвэл суугт маань subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй уулзъя. Баяртай.